амархан амттай аялыг. Холли сайн хүнсээр сайхан амтыг. Галзуу кино сувагтан тавтай морил. За. Тэгэхээр манайхаа ойлгомжтой галзуу серийн суваг дээр маань дахиад нэг галзуу цуврал эхэлж байна. Тэгэхээр бороо яадаг вүлээ? Галзуу кино дээр та нартай хамтлагаа болгоод коллаборейшноор оруулдаг шүү дээ. Тэгэхээр яг тэрийг л бороо хүргэж байна. Тэгэхээр ямар цуврал яригадад эхэлсэн бэ гэхээр 2026 онд гарсан The Legend of Kitchen Soldier гэх энэ галзуу цувралаа. За тэгэхээр энэ дээр бол олон тав юм ярих бол илүүц. Үнэхээр одоо маш галзуу сонирхолтой хөгжилтэй цуврал байсан болохоор даруй та нартай яриад өгье гэж хэдэн боргонууд нь сонгосон. Тэгээд энэ галзуу цувралыг та нарт нэг аятайхан шиг яриад өгөөрэй гэд мань хэдтэн Холли гэдэг нэг галзуу гоё брендийн бүтээгдэхүүн болох Бяслагтай Живгтэй хамтран хүргэж байна гэж. Та нар маань тэгээд аялал амралтаараа мөн блогийнхын тайлбарыг үзэнгээ ердөө 20-25 минутанд амархан галзуу амттай живгэ хийж идээрэй гэж. Тэгээд та нар маань галзуу серийн сувагт цабаадраагүй бол дарж нэгдээрэй. Аль хэдийн нэгдсэн бол лайк дарахтал болоо явчих жоо юм. За тэгээд энэ галзуу цувралаа хэдүүлээ сонирхоод үзье. За цэргийн сургуулийн шилдэг сонсогч армийн нэг пост руу хуваарлагдаад ирж байгаагаар энэ галзуу цуврал маань эхэлнэ. Залууг Кан Сонжи гэнэ. Ангид нь шилдэг гэсэн тодорхойлолттой залуу шилжиж ирж байгаад дарга нь баяртай байсан бол Сонжи өөртөө тийм житгэлтэй биш байна. Тэрнийг дагуулж яваа хүнийг хангамж хариуцсан ахлах төрүүж Пак гэнэ. Тэгээд хэсэг зуур зөөрмөглөнгөө өнгөрсөн амьдралаа дурсаж саналаа. Сонжи цэрэг тавихаас өмнө дэлгүүрийн худалдагч, барааны ачигч гэд янз бүрийн ажил хийдэг байж. Тиймээс амьдрал бол бүхэлдээ дайны талбар гэдгийг багаасаа л ухаарсан нэгэн байлаа. За ингээд мушгиралцсан замаар явсаар далайн эргийн Ганлим гэх нэг пост дээр ирцгэнэ. За өнөөдрөөс эхлээд энэ газар чиний гэр болно доо. 29-р дивизийн 60-р хороо. 1-р батальоны 4-р рот. Ганлим посто гэж. Агаар нь сайхан байгаа үстэй. Энд ирсэн залуусын ааст маань хүртэл эдгэрдэг гэдэг юм да. Мандаргыг ингэж ярих зуур нэг хар хэрэг нисчирээд хажууханд нь сууж байснаа. Нисэхдээ гинэд алга болчихсонд Сонжи гайхна. Тэгээд дарга нь мань хүнийг захиргааны асуудал хариуцсан төрүүч Так мөн ийг дээр авчирлаа. Сонжи цаашид дэд төрүүч мөн игийн удирдлагадор ажиллах ёстой. Дарга нь тэрнийг цэргийн бэлтгэл дээр шилдэх нь байсан талаар магтсан ч мөн ийг тоосонгүй. Өөрөө хэр сайн болохыг нь шалгаж үзнэ гэж тэр хүүхэндээ томордог. За ингээд Сонжи ком дээр суугаад анкет бөглөлөө. Дарга нь тэрнийг үнэн шударгаар бөглөхийг сануулсан учраас Сонжи ч ээжтэйгээ амьдардаг. Өрхийн орлого нь сарын 1.8 сая воноос бага гэх мэтээр бүгдийг шударгаар бөглөж эхэлнэ. Тэгээд сэтгэл готролд автаж байсан хэсэгт очиод хэсэг эргэлзлээ. Гэтэл хэн нэгэн тэрнийг байлдагчаа гэж дуудах шиг болсонд сандарч босч ирээд би байлдагч Сонжи гэсэнд нөгөө хоёр нь цаачлаа. Чи яагаад вэ? Та намайг дуудсан биз дээ. Тэгээд мөн ийг анкетыг нь хэвлж үзээд гайхаж Пак ахлах төрүүчийг дуудана. Ахлах төрүүч. Энэ нөхөр чинь S класс хүн байна шүү дээ. За тэгсэн Сонжи өөрийг нь магтаж байна гэж бодоод битүүхэндээ баяртай байсан бол тэр нь сэтгэл гутралын төвшин болон тоглоомонд донтолтын төвшин хит өндөр гэсэн утгатай байж. За тэгсэн 4-р ротын захирагч Ахмад Хуан орж ирлээ. За шилдэг цэрэг ирүүлсэн гэсэн энэ залуу юу? Нөөрөндөө галтай залуу байна да. Шилдгээ чадтай. S класс юм байна. Арайгүй хэлгүй дээ. Андуурл гарсан байх. Новшнууд ч дахиад бидний хуураад гологдлоо явуулсан юм байна л да. За ингэж Пак ахлах төрүүч тэрнийг дагуулад өрөөндөө оруулна. Тэгээд бүгэлсэн анкетийн дагуу асууж тодруулж эхэлнэ. Энэ үеэр Сонжигийн аав 2 сарын өмнө өөд болсныг тэр мэдлээ. Шилдэг байлдагч гэж бодсон хүн нь жаахан орон гар нөхөр байсанд Пак ахлах төрүүч ууртаа байна. Тэгээд тэрэнд нэг шар тэмдэг өгöd боль гэж хэлэх хүртэл зүүж байхыг тушааж постын захирагч ахлах дэслэгч Эрен лүү явуулдаг. Сонжи постын захирагчдэр ирж өөрийгөө танилцуулаад илтгэж байтал толгойд нь видео тоглоом бодогдоод анхаарал нь сарнаад төвөгдөрнэ. Тэр өөрийгөө видео тоглоомын 1-р төвшний байлдагчаар төсөөлнө. Энэ хачирхалтай байдлыг нь харсан Эрен гайхлаа. Харин наад байлдагч чинь хийм сонсож хараад идэм шиг үнэлээ.
Бүгд л хэвийн байж байгаад зэрэг тэрхээрэл янз бүрийн юм харлаа сонслоо гэдэгдгийг. Энд дасан зохицоход амаргүй байна гэдгийг мэдчихэв. Гэхдээ хэцүү санагдаад байвал ямар нэг тэнийг алхам хийхээс өмнө заавал надтай уулзах шүү. Ойлгов? Нэтрүүч мөнгийг энэ байлдагчид хоолог. Занги Сонжи цэргийн галтгоонд ирлээ. Эрэгтэн ахлах тогооч төрөөч юм гэгч нэг бак нөхөр цэргүүдэд хийсэн хоолоо тарааж байна. Мань хүний хийсэн аимшигтай хоолыг цэргүүд голоо тариахийн идчихсэн ч нөхрөө сайгаад юу ч хэлж чаддаггүй ээж. Учир нь юун төрүүч хоол хийхдээ биш дасгал хийхдээ бүх анхаарлаа хандуулдаг байх нь. Мөнгийг Сонжиг дагуулж ирэхэд тэнд байсан байлдагч нар ч шинэ байлдагч ирсэнд баярлцгаана. Гэвч ингэр дээрх шар тэмдгийг хараад урам нь хугарна. Тэгээд тэрнийг хоолоо аваад эргэхт нь Жан бололт нэг нөхөр дуудаад хажуудаа суулгаж яваад ээлдвийг шалгаана. Чиж наснасаа залуухан харагддаг нөхөр юм шүү. Ягаад уруу царайлцсан? Эндхээ амьдрал хэцүү байна уу? Удахгүй дасчин да. Тэгэхээр ингээ. Би энэ тэмдэг дээр чин дарах бүрд чи жаргалтайгаар инээж шүү. Ойлгосноо? Яг ингэж. Би байлдагч Сонжи. Наадхан чинь ямар ч хөвгөлтэй юм алга. Дахиад би байлдагч Сонжи. Ааш нэг л болохгүй л энэ да. Пи-драгон. Би байлдагч Пёжи юм. За ингээд Пи-драгон хочтой нөгөө байлдагч хөгжилтэйгээр инээж үзүүлсэнд Сонжи сонин царайлна. Азуулахад юун төрөөч ирээд тэрнийг аварлаа. Яасан хөгжилтмөр байгаа мó? Өөдөд байгаа бол тийшээ очиж сонгон ярилцаж өгөх юм уу? Мөнгийг Шинковыг тэнд аваачаад аятайхан хоолыг нэдүүлээд. Мэдлээ гүйцэтгэе. За тэгээд тусдаа суусан хойно мөнгийг тэрнийг энэ постын атмаа төрөөч юм гэж хэлж өглөө. Тэгээд хийсэн хоолыг нэдэж байхдаа амттай хоол идэж байгаа юм шиг царайлахыг хатуу сануулна. Хэлсэн санааг нь ойлгоогүй Сонжи том гэгч нь халбагдсан даруйдаа шууд манраад явчлаа. Тэгээд шүлээг нь амсснаа сандарч шууд ойрхон байсан усны сав руу гүйтэл нэгэн тэрнийг дэгээдсэнд шууд газар мөргөөд ухаан алдчихна. Тэр өөрийгөө аимшигтай том аяхтай шүлэн дунжчихсан байна гэж бодоод туслаарай гэж хашгираад сэлж ихэлснээ гэнт ухаан орно. Бусад байлдагч нар тэрний гайхаад хараа зогсч байсан бандсан Сонжи шүл их давстай байлаа. Гэсэнд энийг нь хүлээж өссөн нөгөө нөхөрч шууд л "Юм төрүүч таны хийсэн хоолыг амтгүй байна" гэж улаан нүүрэн дээр чинь хэллээ. Энэ байлдагчийг яах вэ гэж маттсан байна. Хоол таалагдахгүй байгаа бол өөрөө хоолоо хий. За тэгсэн Сонжи сандраад тэндээс бушуухан явлаа. Тэр өдөр ротын дарга Ахмад Хуан Сонжиг өрөөндө дуудаад кофегоор дайлж энд чи хэр таруухан байж байгаад явж болно. Эсвэл эндээс амьдралаа бүрэн өөрчилчих болно гэж хэллээ. Тэгээд ээжийг нь фуд трак ажилуулдгийг мэдээд Сонжиг шууд галтгоонд ажилуулахар болно. За тэгсэн мань Сонжигийн нүдэн дээр нөгөө видео тоглоом харагдаж тоглоомн дээр шин даалгавар хүлээж авч байгаагаар өөрийгөө төсөөлдөг. Хэдийгээр пак ахлах төрүүч энэ санааг эсэргүүцсэн ч Хуан Ахмад өөрийнхөөрөө зүтгэнэ. Хөөе. Ингэж ямар хоолыг хамгийн сайн хийж чадах вэ? Бэлэн гомн чан чадна. Бэлэн гомн амттай чанахч бас эрдэм шүү. Окей. Чамайг албан ёсоор галтгооны цэрэг болголоо. Ингээд гар барьснаар Сонжи албан ёсоор галтгооны цэрэг боллоо гэж. Сонжиг юм төрүүчдэр ирсэнд цаадах нь агуулгатай авчраад өмнө нь дэлгүүрт бараа өгдөг байсан гэдгийг сонсоод тэнд байгаа бараануудыг бүгдийг нь цэгцлэг тушаал өгөөд гараад явна. Энэ үеэр пак ахлах дэслэгч төв рүүгээ холбогдоод өөрсөд рүү нь сэтгэл готролтой тоглоомын донтолттой цэрэг хуваарлж явуулсанд уурлаад загнаж байна. Тэр солиод чинь бөмбөг тавиад биднийг дэлбэлчүүл яах болж байна? Дахиж ийм зүйл болвол би тэвчихгүй шүү. Дөрөвдүгээр ротоос залгаж өөрсдийг нь толгой дөрөвгүй загнасныг төв штабынхан нэлээд дургүй хүлээж авлаа. Ингээд дөрөвдүгээр ротынхныг сургаж өгөхөөр шийдэж хяналт шалгалтын баг очихоор болно. Галтгооны агуулга цэвэрлэх ажилд унсан Сонжи эхэндээ юу хийхээ мэдэхгүй байсан ч гэнэт нүдэнд нь видео тоглоом нь харагдлаа. За сори байж гараа борон танартай гэлсний галзуу амттай юм хэлээдгий. Тэгэхээр Холли брендийн шинэ бүтээгдэхүүн бясалгатай жиг худалдаанд гарчээ. Дотроо мах ногоо бясалган тусдаа савлгаатай учраас өөрийн хүссэн хэмжээгээр тохируулаад бэлтгээд идэх боломжтой. Бас махаа урдчилж амтлаад дарсан болохоор ам дүүнэр нь илүү сайн шингэж илүү баялаг мэдрэмжийг төрүүлнэ гэж. Мэргэжлийн Солонгос тогоочийн жироор хүүхдүүдэд зориулж халуун ногоо хүчтэй амтлагчийг багасгаж зөөлөн бөгөөд таатай амтыг гаргаж авсан.
Хооллыгийн бусад бэлэн хоолнуудаас ялгаатай нь шүү дээ. Жиуг нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн учраас бүрэн болгож байж эдэн шүү дээ бороонуудаа. Тэгээд та нар маань хооллыгийн жиугийг бүх сүлжээ дэлгүүр зах худалдааны төв бас жижиглэн худалдааны цэгүүдээс авах боломжтой байна. За тэгээд амралт аяллаа улиралж эхэлж байна. Хоол хийхдээ баг, дурсамж бүтээхдээ их цаг зарцуулж, хооллойтой хамт галзуу амархан галзуу амттай аялаарай. Анхаарлаа тусанд баярлалаа. Кино тайлбараа үргэлжлүүлцгээе. Чи одоо галтгооны туслах ажилтан. Level 1. Чи үндсэн скиллүүдийг ашиглаж болно. Эхний даалгавар агуулах, цэгцлэх. Шагнал 100 experience оноо. Зангид маань сонжоо агуулхаа цэгцэлж эхэлнэ. Энэ үеэр төв штабаас илгээсэн Ахмад Мингүүгээр удирдуулсан хяналт шалгалтын баг галтгоонд эрцгэж байна. Тэгээд галтгооны ариун цэвэр чанарын шаардлага хангахгүй байгааг нэг бүрчлэн тэмдэглэж авна. Ийм галтгоотой байхаар хүн хордож өгөхөд гайхах зүйл хүн байна. Энд амьдрал хэцүүг ойлгож угааж арай дэндэж байгаа юм биш үү? Галтгооны ийм байгаа бол агуулх нь сүрцэн байгаа юм байна л да. Тэгээд хяналт шалгалтын багийнхныг агуулхад очиход сандарсан юн төрөөч, эрен ахлах дэслэгч хоёрч яаран очицгооно. Тэгсэн маань сонжээ. Агуулхыг жимбитлэн сайхан цэгцлээ тавьсан байсанд бүгдээрээ шок. Тэгэд хэлэх үггүй болсон шалгалтын ажилтан Ахмад Мингүү байлдагчийг хараа хяналтгүйгээр агуулхад үлдээсэн байна гэж загинчхад гараад явлаа. Харин энийг харсан юн төрөөч бэдүүхэндээ баярлнаа. За энэ үеэр сонжигийн нүдэнд видео тоглоом нь дахиад харагдлаа. Чи эхний даалгавраа тавлаа. 100 experience оноо нэмэгдлээ. Тэгээд сонжоо агуулхыг цэвэрлэх үед юу болсныг санана. Маний хүү ихэндээ сандарч юу хийхээ мэдэхгүй зогсож байтал гинэд салхилах шиг болж бийт нь ямар нэгэн шингэчих шиг санагджээ. Тэгээд хайрцагтай юмнуудыг өргөж эхэлтэл нэлээд хөнгөн санагдсанд гайхдаг. Энэ одоо юу болоод байна? Видео тоглоом тоглоод байгаа юм шиг санагдаад ах юм. Тусгай скиллтэй болчихсон юм шиг л. Та нэгдүгээр төвшний тоогоочийн нүд скиллээ ашиглахыг хүсэж байна уу? Тоогоочийн нүдээ. За тэгье. Тэгвэл та анхаарлаа төвлөрүүлээд нүдээ хань. Гүнзгий амсгалаад нүдээ нэ. Тоогоочийн нүд скилл автоматар идэвхжинэ. Ингээд тэрнийг нүдээ нээсэнд бүх зүйл яг л видео тоглоомонд байгаа юм шиг харагдаж эхэлдэг. Тэгээд тэр тэнд байсан бараануудыг нэг нэгээр нь харахад бүх хэрэгтэй мэдээллүүдийг тодруулж хараад эхэлсэн байжээ. Чи эхний даалгавраа амжилттай давсан тул level up. Үүнтэй зэрэгцээд биеэр нь шар туяаг үүх шиг болсонд сонжоо гайхлаа. Тэрнийг хачин байдалтай байгааг харсан эрен ахлагч дэслэгч бас гайхна. Тэгээд нөхрийг дуудаад ховжилж уулзнаа. Ротын захирагч чамайг гинэт галтгооны цэрэг болгосонд гайхсан байх. Энэ үеэр сонжоогийн нүдэнд тоглоом нь харагдана. Шин жортой танилцах уу? Чи юу хараад байгаа юм бэ? Ямар нэг сүнсэнд эзэмдүүлчихлээ гэж ярих гэдэг нь үү? Үгүй, би сүмд явдаг. Тэгвэл болж дээ. Манай энд ирсэн мерсер залуус ямар нэг хачирхалтай дуу сонссон юм харсан гэх тохиолдол гарч байсан. Энэ үеэр пак ахлах төрүүч болоод бусад удирдлага нь уулзаад сонжоог сэтгцийн өөрчлөлттэй байж мэдэх учраас галтгоонд ажиллах хугацаанд нь хутаг бариулахгүй байхыг юун төрүүчид даалгахаар тохиролцдог. Зарим нэг талд юун төрүүч сонжоог сэтгцийн өөрчлөлттэй аюултай этгээд байж магадгүй гэсэн мэдээлэл авжээ. Тэгээд халагдахад ердөө 100 хоног үлдсэн учраас хайтаахан байж байгаад халагдахаар дотроо шийддэг. Энэ үеэр усан дороод гарах гэж байсан сонжоо уур болсон толой гараараа арчтал тоглоом нь дахиад эдвхчлээ. Шин жорыг хүлээж авлаа. Үхрийн махта миогтой шүл. Шин жортойгоо танилцсан уу? Гайхсан сонжоо тэр жорыг дарж үзэж байгааг юун төрүүч хөндлөнгөөс харж хаад тэрнийг үнэхээр жоо юмтаан байна гэдэгт нь итгэнэ. За тэгээ сонжоог унтахаар орондоо ортол дахиад нүдэнд нь тоглоом харагдатгана. Системийг сейвлж байна. Унтрахгүй төр хүлээж байна уу? Би унтмаар байна штэ. Хитрхи гэрэлтэй байна штэ. Нүүрлүү гэрэл тусаад байна. За тэгсэн юун төрүүч бүр айгаад эхэллээ шүү. 100 хоног. Ердөө 100 хоног л тэсгэд болно. За үр цайхад мань төрүүч тэрнийг дагуулаад цэргүүдийн өглөөний цайг бэлтгэхээр галтгоонд ирлээ. Гэтэл тэр өглөөний хоолны хуваар нь үхрийн махта миогтой шүл байсанд юун төрүүч толгой сэгсэрсэн бол сонжоо харин баярлж байна. Шин жорыг ашиглахад бэлэн боллоо. Тэгсэн юун төрүүч мань хүнийг галтгоо руу ойртуулсангүй. Оос хозогод шалаа гялалзуулахыг тушаалаа. Тэгэд өөрийнхөө нөгөө аимшигтай идэхэн аргагүй шүлөө хийнэ.
Удалгүй өглөөний цай эхлэхэд цэргүүд галтгоонд ирэх замдаа ямар аимшигтай хоол тэднийг хүлээж байгаа болоо гэхээс зүрх нь үхцгэн. Өмнөх өдөр нь Сонжийг дэглээд байсан баг төрүүч Гванчол тэргүүтээ цэргүүд ширээндээ суугаад хоолоо автал. Тэр өдрийн шүл нь сой соус нь ихтцэн тас хар шүл байлаа. Тэгэд Гванчол шарсан сосиско идэх гэсэн чи яг л аманд нь дэлбэрэл дуулах шиг л болсонд хэсэг зур ухаан нь балартаж ширүүн тулаанд орж байгаа юм шиг л болно. Цэргүүд дайсан руугаа үхэн хатан урагшилж байсан бол юун төрүүч Сонжи хоёр тэдэн лөө түлэнхий харын болтол нь түлцсэн сосискоор шүршиж байгаа харагдана. Идээд өг. Бүгдийг нь ид. Бидэнд туслаач дээ. Гванчол тэсэлгүй юун төрүүчд уралсанд цаадах нь Сонжи руу зааж. Гүй төвөөс ийм амьтад явуулахар чинь би яаж олигтой хол хийх юм гэж уурлаа. Тэгээд Гванчол тэргүүтээ хал цэргүүд уурандаа гараад явцгаасан бол шин цэргүүд нь арай хин хоолоо идсээр хоцорцгоно. Энэ үеэр 4-р ротод гентийн шалгалт хийсэн Ахмад Мингүү батальоны захирагчтайгаа уулзаж 4-р ротын галтгаа авах юмгүй байсныг илтгэсэнд батальоны захирагч нь 4-р ротын захирагч Ахмад Хуанд галтгооныхоо эрүүл аюулгүй байдал хоолны чанарт анхаарахыг хатуу сануулдаг. Тэгэд хамтдаа 4-р ротын галтгоонд очиж өглөөний цай уухаар шийдэхэд Ахмад Хуаны зүрхэн зогсох шахна. Тэгэд шууд эренлүү холбогдоод батальоны командлагч өглөөний цай уухаар очиж яваа учраас яаралтай бэлтгэхийг тушаасанд сандарсан эренж галтгоондоо яарад ирлээ. Гэтэл юун төрүүч айл хэдэн явцсан ганцхан мань Сонжил байж байлаа. За уучлаарай, яг гоё хэсгээр нь дуусгах хэцэн бурхан. Тэгэхээр та нарт маань үргэлжлүүлээд үзэх одоо тийм хүсэл, сэтэл, сонирхол төрж байвал яах нь аюу амархан заяа. Зүгээр л галзуу series сувг руу ороод тэгэл үзээрэй. Тэнд бурхан бүгдийг нь ихнээс нь сайхан ярьж байгаа шүү гэж. Тэгэхээр та нар маань галзуу series сувгтан сабадраагүй бол дарж нэгдээд энэ мэд олон галзуу цувралуудын тайлбарыг үзээрэй гэж.